За сайн мэцхан үзэгчдээ Өндрхан телевизээс эрхлэн бэлтгэдэг хинтэд үйлдвэрлэлөө нэвтрүүлэхдээ өнөөдөр бид орон нутгата үйл ажиллагаагаа явуулаад бас нэлээд хугацаа өнгөрч байгаа Өндрхан ус үйлдвэрийг одоо оролцуулж байна. За тэгэхээр юуны өмнө та бас өөрийгөө танилцуулаад одоо энэ үйлдвэр маань хэдэн жилийн өмнөөс байгуулагдаад одоо хэдэн жилийн нүрийг үзэж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийг мэндийг хүргэе. За манай Өндрхан ус бол 2019 оноос хойш анх үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоос 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хинтэн нутагта энэ болгонтой ус энэ ус үйлдвэрлэл гэдэг шинэ бүтээгдэхүүнийг хүргэх гэж 6 жил хичээж өнөөдрийг хүрсэн байна. Ямар ч гэсэн зовх захтай зовж жаргахтай чаргаж ойлж дуулж инээж өнөөдрийг хүчин бүтээгдэхүүнийг хэрэглэгчийнхээ бүтээл болгож чадсандаа баяртай байна. Тэгэхээр энэ цэвэр усыг маань ер нь яг ямар дүрм журмаар яг ямар хэдэн үе шаттайгаар ингэж ер нь гаргаж ирдэм бол анх бол яг үйлдвэрээ эхэлж байхдаа юу яаж ирсэн юм? Эрдэс тус гэдэг стандартаар усны стандартаар бүтээгдэхүүн анх гаргаж ирсэн. Тэгээд яг манай нутгийн нөхцөлд юм уу манай хэрэглэгчид яг үнэхээр бүтээгдэхүүнээ яг нөгөө зөв стандартаар нь хэрэглэж чадахгүй байсан учраас усаа би цэвэр ус гэсэн стандарт руу шилжүүлжсэн. Тэгээд ер нь бол манайх бол усныхаа гол төвхөйдөө юу яадаг. Тэгээ ингээд ерөөсө төрийн шугамнаас бид ингээд анхлаад ингээд хоёр шүүлтүүрээр цаасан шүүлтүүрээр шүүж нөөцлөөд тэгээ нөөцсөн ус маань өөрөө төхөөрөмжөөрөө яваад ингээд энэ гурван төрлийн шүүлтүүрээр шүүгдээд ард нь дахиад нэмэлт хоёр цаасан шүүлтүүрээр шүүгдээд мембран шүүлтүүр гэдэг шүүлтүүрээр шүүгдээд ингээд энэ сав руу нөөцлөгдөөд ингээд савлагддаг байгаа. Тэгэхээр төхөөрөмжөө бид нар жил болгон яг мэргэжлийн хүмүүсээр албан ёсны хийх ёстой үйлчлэгээ юуг нь авдаг. Үйлчлэгээ аваад тусар үйлчлэгээ хийлэгдэг. Тэгээд ерөөсөө ус маань нөөцлөгдсөн ус маань ингээд савлагдаад ингээд хэрэглэгчийн гар руу хүрдэг байгаа. Тэгээд бүтээгдэхүүнийхээ бид нар бас яг юу байдлыг нь хэрэглэгчтэй хүргэхийн тулд бас нэг аюулгүй байдал гэдэг юм уу эрүүл ахуйн байдлыг нь сайжруулах гад ингээд уутлаад ингээд бөглөөг нь дацтаад тэгээд ингээд уутлаад хэрэглэгчтэй өгдөг байгаа. Танах өрний саваа яаж хариудахгүй бас манай ард иргэд чинь бол тэгээд савнуудаа цэвэрлэх гэж бас янз бүрийн юм хэрэглэн штэ. Тэгэхээр танах яг энэ саваа яг эргэж авахдаа яаж хариудах юм бол энэ төхөөрөмжөндөө хийгээд 9 үе шаттайгаар нэг усаа цэвэршүүлдэг гэж бас сонссон л доо. Энэ талаараа та бас нэг дэлгэрэнгүй ярихгүй юу? Манайх болохоор ерөөсөө юу ядгийн саваа бол ерөөсөө өөрчлөлтчээсээ авчираад гар дээр ирсэн саваа бүх ингээд гаргах ёстой бөглөө уут ингээд лац бүгд нэг удаагийнх байдаг. Нэг удаа хэрэглэгдээд саваа бид нар зориулсан төхөөрөмжөөр албан ёсны цаг хугацаа минуттай нь яг энэ төхөөрөмжөөрөө угааж ариутгаж цэвэрлдэг байгаа. Тэгээд хамгийн гол нь хэрэглэгчтэй бас нэг зүйлийг ер нь ажилласан цагаас эхлээд сануулж байгаа. Энэ хүнсний бүтээгдэхүүн таны ч эрүүл мэндэд хэрэгтэй. Бидний хийж байгаа үйл ажиллагаанд ч гэсэн дөхөмтэй учраас энэ саваа яг миний иддэг хоол хүнсний сав шүү гэж яг бас өөрөмсөг сэтгэлээр нандинаад янз бүрийн бодис янз бүрийн өөр бүтээгдэхүүн хийхгүй байгаа ч гэдэг хүсэлтийг бол цаг хүргэлж хэрэглэгчээс хүсэж сануулдаг байгаа манайх. Тэгэхээр одоогоор танайх хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна бас үүсгэн байгуулагч нь бас хин гэдэг хүн байгаа вэ? За үүсгэн байгуулагч нь бол миний би өөрөө үүсгэн байгуулагдсан. Байгуулагч нь би өөрөө байгаа намайг Майниган гэдэг. Тэгээд манайх бол ажилчны хувьд бол ингээд савлагчтай 2 савлагчтай. Тэгээд 2 эжент түгээгчтэй. Нэг менежер захиалга дуулгаа хүлээж аваад энэ доторх үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нэг менежертэй. Тэгээд ингээд захиралтаа ингээд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй манайх үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ цэвэр усны хүмүүс бас буруу ашиглаад байгаа гэдэг штэ түрүүн та ярьжсэн. Тэгэхээр манай ард иргэд ер нь өөрсдөө усаа бас хэр гамдаг хүмүүс юм шиг байна. Би харин боддгийн ер нь бол энэ усныхаа ер нь үн цэнийг ер нь бага мэдэрдэггүй л гэж бас бодоод байдаг шүү. Ер нь яагаад гэвэл энэ ус ч өөрөө хүний ер нь биний зүгээр ойлгож байгаа энэ усыг үйлдвэрсэн цагаас хойш миний яг бодож явдаг зүйлүүд хүний анхдагч эрүүл мэндийн анхдагч бүтээгдэхүүн гэж боддог. Яагаад гэвэл хүн хамгийн анхлаа ер нь усаараа маш сайн ус ууж иж хүний эрүүл мэнд сайн байна гэж би өөрөө үздэг. Тэгээд яг энэ
төвийн шумны ус юм уу, худгийн ус ингээд ерөнхийдөө аймаг хөрлөж хийчээд байдаг. Яагаад тэгэхээр яагаад гэхээр нөгөө савны дотор тал нөгөө зэв үсээд идэг, маш их зэвтэй байдаг. Манайх одоо ингээд танилцуулж байгаа анхны ингээд төвийн шумныхаа усыг тусаад анх цэвэршүүлэхийн өмнө нөөцлөдөг савраг нөөцлөхдөө ингээд хоёр цаасан шүүлтүүрээр ингээд шүүдэг байгаа. Тэр шүүлтүүр бол 7 хоногт нэг удаа заавал солигддог. Яагаад гэвэл нөгөө цаасан шүүлтүүр чинь шууд ингээд зэвэнд баригдаад ингээд шууд бүглэрээд ирдэг. Тэгээд тийм их зэвтэй ус байдаг учраас бид ингээд цэвэрлээд маш олон шүүлтүүрээр яг усны цэвэр усны стандартаар нь гарахын тулд одоо ингээд маш олон шүүлтүүр дамжуулж энэ цэвэр усыг гаргадаг боловсруулдаг байгаа тийм. Одоо аймгийнхаа хэдэн аж ахуйн нэгжүүдэд дэлгүүрүүдэд түгээж байна. Өдөртөө ер нь хэдийн хэмжээний ус цэвэр ус гарах уу хүргэлтээр? Хүргэлтээр бол ер нь бол янз бүр байдгийг. Одоо ерөнхийдөө бол бид нар эмчлээс би чинь нөгөө үйл ажиллагаа эмчлээс эхлээд ер нь өөрийнхөө хүүхдүүдэд шилжүүлээд өөрөө бол яг энэ үйл ажиллагаа ер нь эмчлээс эхлэхэ болж байгаа. Тэгээ манайч яг усууд 19 литрээр гарч байгаа, 5 литрээр савлж байгаа, 0.5-аар савлж байгаа. Ерөнхийдөө бол одоо ингээд нэг тун бас ингээд боломж нь байд бид нар 1.5-аар бас савлчих гад л үзэж байгаа. Ерөнхийдөө сав суулга, үлээх, төхөөрөмж, инээдэрээ бүх зүйлүүд нь бэлэн болчихсон. Одоо ерөнхийдөө нэг савлгаан дээр жоохон асуудалтай тэгээд харцнаад байж байгаа. Тэгээ ер нь бол яг борлуулалтын хувьд бол харьцангуй одоо эмчлээс эхлээд ер нь эхний 1-2-3 жил бол ашиг байтугай ерөөсөө дан алдагдaltaй барах уйлмар дуулмаар үед зөндөөл байсан. Тэгэл ер нь одоо энэ жилийн хувьд ерөнхийдөө бас хүмүүс маань асар сайн таньдаг болж, шинэ бүтээгдэхүүн төвшүүлж байгаа учраас таньдаг болж, мэддэг болж, хэрэглэгч маань одоо үнээр хэрэглэгчний маань тоогод өсөж байгаа. Тэгээ одоо бид нар ч ер нь бүх дэлгүүрүүдээр борлуулж байгаа шүү дээ. Жүржид борлуулж, нутгийн дэлгүүрт борлуулж байна, мөг шууд, төвлөрдөр, за тэгээд Окмарт, ингээд Хаймарт, гэр оролтын нэлээд олон гэгээ гээд ингээд дэлгүүрүүдийг дурдаад байвал маш олон дэлгүүрүүдээр борлуулж байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж биднэрт борлуулалт хийж өгч байгаа бас тус дэлгүүрүүдийн хамт олонд бас баярлалаа гэдгийг далимт хэлье. Дээр нь бас үнээр бидний хийж бүтээж байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж бидний хийж бүтээж байгаа бүтээгдэхүүнийг үнэлж бас ингэж хэрэгжилж байгаа үнэнч хэрэглэгч нартаа баярлалаа гэж хэлье. Тэгэхээр бас дэлгүүрүүдэд түгээлт хийхээсээ илүү бас байнгын үйлчлүүлэгч бас байгаа бах тий хуваараа. Тэгэхээр тэр хүмүүс нь танаа яг энэ үйлдвэрийн бас цэвэр усны яг ямар чанарт нь болоод одоо үйлчлүүлээд идэх юм бол гэж та боддог бай. Ерөнхийдөө зүгээр яг миний ажиллаж байгаа хувь хүний югаар болохоор зэрэг манай ус бол маш зөөлхөн. Ингээд ерөөсөө ингээд уухад бол маш зөөлхөн тийм хүнд аягүй тийм таатай байдаг. Ингээд яг одоо жишээлбэл ингээд өөр газруудын устай энэ харьцуулахад харьцангуй манаас зөөлөн байдаг. Өөрсөнд маань ч гэсэн мэдрэгддэг. Ямар ч гэсэн хүмүүс маш их таашаадаг. Тийм болохоор би бас ингээд бүтээгдэхүүний хүмүүс хэрэглэгчээ таашааж аваад бол бас баяртай байдаг. Ерөнхийдөө бол үйл ажиллагаа тэр зам үйлрүүл явуулна гэдэг бол яалтч авахгүй хүнээс ёстой зориг төвчээр нэрэ төсвөр төвчээрийг бол нэр үнхээр шаарддаг зүйл байдаг. Ямар ч үйл ажиллагаа хийхэд өөрийн санхүүжил хөрөнгө тэгээ дээр нь нөгөө тухайн бүтээгдэхүүнээ үйлрүүлэхэд мэдэхгүй зүйлээс эхлээ зөндөө бэрхшээл тулгардаг. Тэгээ одоо тэр бүгдийг даун туулах гэж бас баггүй хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээ одоо өнөөдөр ингээд 6 жилийн дараа бас ингээд энэ өндөрлөлт хараад энэ олон түмэн олныхоо бас энэ буян гэмээр одоо энэ зэрэгтэй бас хүрсэндээ баяртай байна. Ер нь бол тулгардаг зүйлүүд байдаг. Гэхдээ миний хувьд би боддгийн орон нутаг нийслэл хоёр гэдэг ингээд харьцуулахаар нийслэлтэй зах зээл ихтэй ер нь бодлуулалт бол сайн байх боломж өндөртэй байх гэж боддог. Би бол яг өөрөө ямруулаа нийслэл хоттой яг туу газраа бодлуулалт гэж үзээгүй болохоор зөвхөн миний харж байгаа онцгоос орон нутгийн хувьд бол цөөхөн тооны хэрэглэгч байдаг. Тэгээд цөөхөн тооны хэрэглэгч дундаа ингээд нэг жижиг үйлдвэрлэл эхлээд нэг нь ингээд одоо нэг бодлын ингэж зовж нэг араа гэж ингээд яг ингээд нэг хүний хүртэл болгоод за одоо л нэг би ингээд болохондоо гэж нэг хүн ингээд нэгийнхээ хийж байгаа бизнес руу ороод ирэх л аюултай байдаг. Одоо энийг ингээд би нутгшуулахын тулд хичнээн удаан нэрээ унаж босож нуурж янз бүр болж ингээд нэг тууштай байрны 6 жил болоод ингээд ороод ирэхэд нөгөө зах зээл хомигдмал бага учраас яг ижил төстэй бизнесүүдийг яг хүний хийж байгаа зүйлээ ингээд дундуур нь ороод ирж байгаа тийм залуучууд бас аюул олон байдаг. Тэгэхээр одоо уул нь бол ингээд харахад зөндөө олон төрлийн нэг шинээр бизнес эрхэлж байгаа нэгнийхээ хийж байгааг биш бас нэг өөр гоё шинэ үйлдвэрлэл гаргаад ирвэл зөндөө их санаа байдаг.
Тэгээ яагаад тэгээд өөртөө ингээд сэтгэе санаачлаад дахиад нэг гоё зүйлийг ингээд бий болгож болдгоо болоо гэж би одоо үйлдвэрлэгч өнөөхөө боддог. Яагаад гэвэл ингээд нэг зүйлийг бий болгоод нэг зүйлийг одоо л нэг ингээд бижэтэл нэг хүн орж ирээд нөгөө бий болгосон зүйлээ хуваалцаад ихээр бидний хувьд чинь татвар төлөөс тэгэл ямар их зардал эрсдэл үүрчээж энэ жижиг зүйлийг авч явдаг билээ. Тэгээ бүтээгдэхүүний өртөг өөрөө бага учраас бид нар чинь маш хурдан томрох боломж байдгүй. Тэгэл ингээд нэг араа гэж нэг ингээд нэг боломжтой ажил бас ингээд гараад ирж байгаа. Яг хүний хийж байгааг даган дураж байгаа хүмүүсийг би ер нь таашаадаггүй. Тийм ч учраас би Хинтээ нутагтаа анхдагч одоо энэ Ундрхан ус энэ Болонтой ус гэдэг усны үйлдвэрлэл гэдэг одоо үйлдвэрлэлийг анх өөрөө үүсгэж би болгоод одоо ингээд үйл ажиллагаандаа бас үнэнчээр ингээд 6 жил зүтгэе явж байна. Хоёрдугаарт нэрмэл гэдэг зүйлийг тэр үнцэнтэй хэдэн жилийн түүхтэй одоо уламж дараагаар гаргаад хүмүүс гоё штэ гэж мэддэг мөртлөө нэгнийхээ гар дээр бардам тавьж чадахгүй байсан тэр бүтээгдэхүүнийг өнөөдөр бардам тавьдаг бэлэг болгож чадсандаа бас баярлалаа. Дээр нь одоо миний бүтээгдэхүүн ямар ч байсан орон нутгийн хэрэглэгчгүй хүмүүс бол одоо ах トゥ удээ хот хороо битгий хэлбэр гадаад руу хүртэл ингээд бэлгэн даваа явцдаг болсон би бас бахархдаг. Өнөөдөр энэ бүтээгдэхүүн бол мэдээж миний нутгийн бүтээгдэхүүн. Зүгээр тэрийг би хүнд хүргэж чадсандаа баярлалаа. Өөрөөр бас бахархдаг. Тэгэхээр манай цэвэр ус бас анхдагч танигдсан юм байна. Тэгэхээр зөвхөн дэлгүүрүүд гэхээсээ илүү бас сургуулийнхаа бас их авдаг бах тийм. Авдаг. Ер нь бол цэцэрлэгүүд ер нь Тэмүүжин сургуулийн ялангуяа баг сургуулийн бага ангиудаа юу хийвээ. Тэгээ би бас энэ ташрамд уриалахад ер нь цэцэрлэгүүд ч гэсэн ер нь сургуулиуд ч гэсэн ингээ хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд л уриалмаар нь яагаад гэвэл таны хүүхдүүд өдөржингөө бүтэн өдөржингөө тийм ээ цэцэрлэгт сурч боловсрох хугацаанд мэдээж хүний эрхцээ ус гэдэг зүйл хэрэгтэй юм чинь ээж аауд нь гой санаачлаад ангиудад нь аваад хүүхдүүдтэй аваад өгөөсэй гэж боддог. Өгдөг ээж аауд юунууд бол зөндөө байдаг. Тэгвэл авдгуунууд нь бас ингээ гой санаа аваад хүүхдүүдтэй бас авч хэрэглүүлээсэй. Энэ одоо ус гэдэг зүйл бол эрүүл мэндийн анхдагч одоо эрүүл мэндийн анхдагч суурь шүү гэж бас ингээ уриалмар санагддаг юм би бас. Тийм шүү дээ. Тэгэхээр хүүхдийнхээ цөмгөнд бас ингээд халаасанд нь хийгээд өгчхөөр жижиг савлгаатай уснууд ч бас гардаг юм байна. Тэгэхээр ер нь бас ард иргэд маань одоо ер нь бол өдөртөө бараг шингийн юм газтай ундаагаар л нөхөд байгаа штэ хүмүүс тэрийгэ болоод тэ өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовж байгаа бол нэг цэвэр уснаас аваад хэрэглээд үзээрэй. Манай Хинтээ аймагт бас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ундрхан усаар маань бас нэг зочлоод үйлчлүүлээд хүргэлтээр бас усаа аваад нэг хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр манай нэрмэл ярьснаас нэрмэлний газар маань одоо бас тустай байгаа юу? Нэрмлээ бол одоо ерөнхийдөө бол үйлдвэр дээр нь савгаагаа хийдэг. Ягаад гэвэл яг одоохондоо нэрмлийн тусгай ажлын байр байхгүй учраас би энэ дээр авиртгал ингээд угаал гашлах бүх юм энэ дээр хийгээд тэгээд ер нь савгаагаа гадагш нь гаргаж байгаа. Яг нь энэ дээр шээ бол миний хувьд бол санаа бол их байна. Тусгай ажлын байртай болох зорилго бол их байна. Тэгээд одоохондоо ямар ч нэг хоол болны хойдол дээр нэг барьчих гад нэг суурин тавигдсан. Одоо тэгэл энэ жилдээ багтаад нэг жижигхэн ажлын өрөөтэй болно гэсэн зорилготой л байж байгаа. За таны хувьд бас ээжийнхээ ингэж үйл ажиллагаа олон жил явуулж байгаа үйлдвэрийг бас өвлөж авах гэж байгаа. Тэгэхээр та бас хүмүүстэй өөрийгөө танилцуулаад тий ус ер нь өдөрт хэдийн хэмжээний гарч байна. Энэ үйл ажиллагааг өвлөж авахдаа ер нь хэр санагдчихээн. За би ээж авахаа энэ үсгэн байгуулсан бизнесийг Ундрхан цэвэр усаа үргэлжлүүлэн авч байгаа гэр бүлээрээ авч байгаа 1 жилийн нөрөө үдэж байна. Тэгээд хэрэглэгчд маань бол өдрөөс өдөр нэмэгдээд сайхан байна. Тэгээд манайх одоо маш олон дэлгүүрүүдэд борлуулдаг болсон. Зөвхөн Хинтээ хэрлэн сумдаа гэлтгүү бас олон өмнө дэлгэр Жаргалтхан, Гал шар гэх мэт мөрөн гэх сумуудад бас нийлүүлдэг болоод байгаа. Тэгээд мэдээж нөхөр битээр залуу хүмүүс учраас улам бизнесээ өргөжүүлээд, дээшлүүлээд, дэвшүүлээд явах гад хичээжлээ. Тэгээд бид сая ийм урамшуул зарлаад байгаа. Энэ Ундрхан цэвэр ус гэдэг ийм шошготой юм юугаа энэ болохоор 10 дээр 10 удаа ингээд ирээд бид нэрээр тамгад харуулад тэгээ 11 дэх өнгөө авдаг ийм урамшуул зарлаад байна. Тэгээд одоо энийг өнөөдрөөс албасаар зарлж байна. Тэгвэл нэг дор 10 ус авал яг уу? Тэгвэл тэгээд яг 10 тэр чигээрээ дарагдаад 11 дэх усаа өнгөө авна гэсэн. Энэ нь болохоор яг усныхаа тоогоор шүү. Бас ийм урамшуул зарлж байгаа юм тий. Тэгээд манай бидний үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийг дэмжиж бидний усыг ингээ хэрэглээд явж байгаа нийт
нутгийнхаа зоолонд хэрэглэгчтэй маш их баярлалаа. За тэгэхээр өндөрхөн ус үйлдвэрээс гадна компанийнхаа бас чиглэлээр hotpot ажиллаулдаг байгаа. За тэгэхээр hotpot нь бас хизээ нэгдэв? Hotpot 2024 оны 1 сард анх нээсэн. Тэгээ үйл ажиллагаагаа нэг 4-5 сарын болж байгаа. Нэг тодорхой ажиллагааны улмаас ажиллахгүй байж байгаад одоо сая 4 сарын дундаас ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр бас урсдаг hotpot гэдгээрээ бас онцлог юм байна л да. Тэгэхээр та энэ шийдлийг бас яаж гаргаж ирв үү? Яг хоо ийм үйлчлэгээ байдаг л да. Нөгөө хятад руу бараат руунд явах моох гээд ингээд бизнес айл хийж мэж байх үедээ л харж исэн санаа юм. Тэгээд энэ санаагаа ямарчсан 24 онд хэрэгжүүлсэн. Яг энэ үйл ажиллагааны онцлог нь гэвэл одоо hotpot гэдэг энэ халуун тогооны үйлчлэгийг араа тийм хямд төсөр тэгээ араа тийм одоо бүтээгдэхүүнийх нь юу нэр төрлийг олноор бас нэг шин соргог үйлчлэгээ бий болгох зорилготой л үйлчлэгээ нээсэн. Хэдий төрлийн нэр хоолнууд байгаа. Энэ дээр бол одоо нэг 50-д нэр төрлийн бүтээгдэхүүн бол урсж байгаа. Тэгээд одоо энэ дотор ингээд далайн гаралтай махнууд байгаа, нэрийн ногоонууд байгаа. Тэгээ өндөг гэл ингээд тэгээд дээр нь болохоор зэрэг гомгийн төрлүүд, хүнтүүсний төрлүүд гэдэг ингээд удаа гэдэг ингээд яг хүмүүсийн өөрсдөө нэг удаа хоолн нэг порц хоолнд орох хэмжээгээр савлагдсан ингээд урсж идэг. Хүмүүс ер нь хэр идэвхтэй үйлчлүүлж байна? Хүмүүс бол шинэ үйлчлэгээ гэдэг утгаараас тэр нэгдүгээр хоёрдугаарт гэвэл үнэхээр бас идэхэд маш өөрт нь таатай байдаг учраас ер нь бол маш сайн үйлчлүүлж эхэлж байгаа. Яг ер нь тэгээд энэний давуу нь болохоор зэрэг манай бүх амтлагчид үнгүй дээр нь бид нар өдөр болгон амтлагчудаа шинээр бэлдэж тавьдаг байгаа. Тэгээд шөлөө худалдаж аваад тэгээд ингээд махаа худалдаж аваад шүл махаа банш гэсэн юм 3 төрлийн бүтээгдэхүүн үндсэн одоо бүтээгдэхүүн байж байгаа. Тэгээд тэрэн дээрээс өөртөө нэмэлтээр энэ дээр ингээд гүйж байгаа бүтээгдэхүүнээс өөрснийхөө сонирхож байгаа идэх хүсэлтэй байгаа бүтээгдэхүүнүүдээ сонгоод хэрэглэждэг гэсэн. Үнэгүй авч болно гэсэн үг үү? Үгүй нэг ийм цаг бүтээгдэхүүн, нэг шар бүтээгдэхүүн дээр урсж байгаа бүтээгдэхүүн 1000 төгрөг байхгүй юу? Тэгэхээр зэрэг өөрөө шүлээ аваад махаа аваад энэ дээрээсээ сонгож болно. Зөвхөн шүлээ аваад амтлагчууд нь бүгдээрээ үнэгүй байгаа учраас эндээсээ сонгоод зөвхөн шүлээ аваад энэ дээрээсээ бас баяжуулаад шүлээ ууж болно. Сонголт бол өөрийнх нь гарт нэгдүгээрт өөрийнхөө гараар өөрөө хараад тэгээ өөрөө амтлаад өөрөө хийгээд итгэдгээрээ давуу. Бүх амтлагчууд нь үнэгүй бэлэн байж байгаа учраас өөрснийгөө хүснээр амтлаад шүлээ авах боломжтой. Энд бас давхар нөгөө нэрмэл маань байгаа шүү дээ. Тийм, нэрмэл байгаа. Тийм. Тэгэхээр хоёлаа мэдэхгүй байгаа бас хүмүүстээ хаяг байршлаа бас тодорхой хэлээд өгье. Манай хаяг болохоор зэрэг Улаанбаатар хот руу явдаг замаар хоошоогоо яваад нөгөө яг хүмүүсийн маань аяг сайн мэддгээр нөгөө буйны үйлчлэгээгээд байж идэг. Яг тэрний өөдөөс гарсан баруун тишээ харсан урсдаг галтгоо гээд хаягтай тийм hotpot гэсэн хаягтай олны газар байгаа. Тэгэхээр бас аймагт бас хэдэн төрлийн hotpot-ны үйлчлэгээтэй газрууд байгаа л да. Тэгэхээр танах бас юугаараа онцлог юм бол бас хүмүүс бас юунд нь татагдчих ирдэг юм болоо. Манайх бол ялгаатай тал нь болохоор манайх маш хямдхан байгаа. Нэг хэд хоёр хэд яг өөрийнхөө эдий гэсэн одоо зүйлээ сонгоод идчих болдог. Тэрнгээрээ давуу. А 3 дугаарт нь болохоор бүх амтлагааных нь бүтээгдэхүүн амтлагчууд нь шинээр бэлтгэгдээд үнэгүй одоо бас хүмүүстэй бэлдэж өгдгөөрөө бас давуу байгаа. Энэ газарт нь ер нь хэдэн хүний бүрэлдэхүүн ажиллаж байна?
Манайх одоо нэг бэлтгэгчтэй, угаагчтай, тэгээд зөөгчтэй, тэгээд ингээд юуны өөрсдөө ингээд миний би ингээд дөрвөлээл ажиллаж байна да. Ингээд шар тусаа өөрөө бас бэлддэг. Ингээд шар тусаа бэлдээд ингээд бэлгэнд. Тэгээ манай одоо миний энэ бэлгэний бүтээгдэхүүн хамгийн гол нь зөвхөн орон нутгийн хэрэглэгчд биш. Монгол улсын хэрэглэгч дээр нь бүр гадаад руу хүртэл ингээд бэлгэнд явдаг болсон байгаа. Бас ингээд бүтээгдэхүүнээрээ бахархдаг. Энэ бүтээгдэхүүний өөх түүхийг ариул одоо мэдээж маш олон жил, маш олон удаан хугацааг ярих байх зүгээр. Тэгээ хамгийн гол нь энийг бүтээгдэхүүнээ хянтын нутгийнхаа бүтээгдэхүүнийг үн цэнтэй болгож хэрэглэгч хүргэж байгаа гэдгээрээ л одоо бахархдаг да. Тийм. Ингээд одоогийн байдлаар бол нэг ийм хоёр төрлөөр савлагдаж байгаа. Энэ нь болохоор 500 грамтай, энэ 700 грамтай. Ийм бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ хажуудаа шар тус ингээд цуг савлцсан байх ямар шар тусаа болохоор ингэж савлж байгаа юм. Ер нь бол энэ бүтээгдэхүүн өөрөө нэг бас нэг эрдэнэ дунд нэг эмчилгээний журмаар юм хүмүүс бас аюу хэрэглэдэг юм байлээ. Тэгээд ийм ядарсан барьсан үедээ ингээд энийг халаагаад ингээд шар тусаа хийгээд уухаар ядаргаа тайлдаг, ханиад дардаг энэ төр гэдэг утгаараа одоо бас ингээд энэ бүтээгдэхүүнийг тэгээд Монгол уламжлалт бүтээгдэхүүн учраас би бас ингээд энэ шар тусыг ингээд цуг савлж байгаа. Бас л нэг уламжлалт бас нутгийн бүтээгдэхүүн шүү. Тийм учраас ингээд цуг савлдаг нэг. За тэгэхээр хинти дүүлдэрлөө нэвтрүүлэх юм аа. Энэ удаагийн дугаар ингээд өндөрлж байна. Тэгэхээр Хинтээ аймагта, орон нутгата Өндрхан ус нэрээр бас танигдаж одоо бас нэрмэл өөрийн нэрээр бас гаргадаг болсон байна. Бас урсдаг хотпоттой бас уран төрлийн үйлчлэгээ бас нэгэн зэрэг амжуулж байгаа хичтэрээ бас бид хүрэлцэн ирж үйл ажиллагаагаа танилцууллаа. Тэгээд хамт байсан та бүхэнд баярлалаа.